За би энэ мэтгэлцээнийхээ өмнө ер нь ингээд нийгмийн хамгаалал энэ халамж ярихын сэдвүүдээр бол хамгийн түрүүнд над бодогдсон зүйл бол энэ нийгмийн анги давхаргыг ялгуурлаад байгаа үндсэн хуулиар хөрөнгөчнээ ажил алба албан тушаал нас хүйс энэ бүх юм үндсэн хуультай холбоотойгоор бид нар ер нь сүүлийн үед энэ засгийн газар үеийн засгийн газар ер нь ялгуурлан гадуурхалд нийгмийн анги давхарх дээр үүсчлээ гэдгийг хэлэх гэж байгаа. Жишээ нь одоо нийгмийн хамгааллын сайд танаа намын сайд саран гэрэл гишүүний үед улсны гэдэг ийм нэг шин давхарга бий болсон. Одоо сүүлийн үед алсын хараадха 50-50 за тэгэл энэ хөгжлийн бодлогын хөтөлбөр энэ төр дээр нөгөө дунд давхарга гэдээ ороод ирсэн. Тэгээ яг ингээд дунд давхарга гэдээ ямар одоо иргэдэг энэ давхаргад оруулаад байна гэдгийг би хайж үзлээ. Үнэхээр энэ давхаргыг иргэд нь ямар орлоготой, ямар цалинтай, ямар ажил алба хашдаг энэ орлогоос нь хамаарат энэ иргэдээ одоо дунд давхарга гэдээ үзээд байгаа юм уу те? Та энийг одоо ер нь дунд давхаргыг өөрөө нэг ингээд тодорхойлохыг нэг оролдох уу те? Тэгэхээр бид нар дунд давхарга гэдгийг ямар иргэдэг дунд давхарга гэдэг дээрээс бид нар бодлогоо ингээд тэтгэврээ нөгөө хөнгөлтүүдэд бүгдийг яриад явах юм шиг бамаа. За энэ сэдв жоохон хүндүр сэдв байсан. За ер нь бол энэ статистикийн мэдээнээс ингээд харахаар Монгол улсын ажилгүйдлийн төвшин ерөөсөө сүүлийн 3 жилд байн өсөд нэмэгдсэн. 22 онд 5.1% байсан, 24 онд 5.3% болсон, 25 оны байдлаар 5.6% болсон, 26 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар 5.7%-тай. Тэгэхээр ерөнхий сайд хариулъя. Яг дундаж давхарга гэдгийг улс орон бүрэл янз бүрээр тодорхойлдог. Гэхдээ болвол таны яг хэлж байгаа шиг нийгмийн анги давхарга гэдэг зүйл бол Монголд байхгүй шүү дээ. Тэгж ярьж мэдээж болохгүй. Тэгэхээр л би нөгөө нийгмийн хамгааллын бодлого халамж хоёрыг салгая гэдэг байгааг чинь зогол зорилго бол нийгмийн хамгаалч өөрөө амьдралын мөчлөг болгонд үүсэж байгаа, иргэдэд хүн дээр тусж байгаа тэр мөчлөгийг давах бодлого байхгүй. Нэгсэндээ жирэмсэн байх үе, хүүхдэд төрүүлсний үе гэдэг энэ бүх цаг үе чинь амьдралын мөчлөгийг хамгаалах бодлого байхгүй. Нийгмийн халамж гэдэг бол яг мөнгөнд тэтгэмжч гэдэг юм олгоод яг тэр нөгөө ядуурлд өртсөн тэр бүлгийг тодорхой одоо хугацаанд одоо халамжилж буцаад ажлын байранд зуучлах ийм л одоо бодлого. Тийм учраас бол тийм анги давхарга гэж бол хэлж болохгүй. Манай засгийн газар бол энэ дундаж давхаргыг дэмжих бодлогыг барьж байгаа учраас энэ чөлөөллийн санаачлага гэдэг бол эдийн засгийн чөлөөлт гэдэг бол дандаа ажлын байрыг нэмэгдүүлэхтэй л холбоотой байхгүй. Жишээ нь ингээд нийгмийн даатгалын хуулийг би ингээд барьлаа гэхэд нийгмийн даатгалын хууль дээр чи өндөр цалин өгвөл цалингийнхаа хэмжээгээр ажил олгогчийг чи өмнөөс нь шимтгэл төлөөрөөгээ торгоод байж болохгүй гэдэг байхгүй. Жишээ нь хөдөлмөр өсвийн доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэндээ тэнцэх хэмжээний одоо нийгмийн даатгалын шимтгэл ажил олгогч төлж байгаа шүү дээ. Гэтэл тухайн хүнд компани урамшууллаа цалингаа 10 сая өгчлөөгээд яагаад 10 саяасаа төлөөд байгаа юм бэ? Энд нь чөлөөлөд өгчвөл тэнд дахиад тэр мөнгөөрөө шинэ хүн ажилд авна. Ажлын байр нэмэгдүүлнэ гэдэг ийм бодлогыг оруулах гэдэг байхгүй. Жишээ нь оюутан залуучуудаар 22 нас хүртэлгээл Арслан намын гишүүч яриад байгаа чи өөрөө шинэ ажлын байрыг бий болгох, ажил олгогчийг торгохгүй байх. Ер нь энэ бүхий л хуулиуд энэ концепцууд бол ингээд бүгдээрээ л ингэж уйлдчихэж яг амь орох. Ийм л зорилттой. Бага 1 минут байгаа. Бүрэн Бачмаг шүү. За яг ойлгож байгаа нийгмийн анги давхарга гэдгийг бол энэ саяны юунаасаа бол гадуу одоо ойлгож байна гэж та хариулж байгаа шүү гэн. Салгаж ялгаж ойлгоно гэж. Гэтэл та нэг 1996-аас 2000 онд ардчилсан нам тэтгэврийн тогтолцоог өөрчилж нөгөө нэрийн дансны ийм тогтолцоонд шилжүүлж ирснийг санаж байна уу? Эндээс ямар үр дүн гарч ирснийг та сонирхож үзсэн үү? Энэ нэрийн данс гэдэг чинь юу гэж байгаа гэхээр хөдөлмөр эрхлээд хуримтлал үүсгээд иргэн хүн өөр дөрөө тэгээд даатгал нь тэр хэмжээгээр насан өндөр болоод ирэх үедээ өөрийнхөө мөнгөг буцааж авч ингээд шудраг ёсны ийм даатгалын тогтолцоог бий болгож ирсэн. Тэгэхээр одоогийн энэ үед одоо энэ халамж хавтгаарсан халамж бол ер нь сүулдэ сонгуулийн схем сонгуулийн хэрэгсэл болчлоо. Уг нь бол хөдөлмөрлөх
одоо юу дэмжих хэрэгсэл байсан байхгүй юу? Хөдөлмөр эрхлэх байдлыг дэмжих Ерхий сайд. Тэр 96 оныг санахын цаашаа би 10 хүрээгүй байсан юм ааш. Тэгэхээр судалсан гэж хэлээ да. Тэгэхээр ямар ч байсан тэр одоо санжийн гэж худлаа яг. Би судалсан. За нэрийн дансны аргаар би хэлье. Нэрийн дансны аргыг 208 мянган хүнээс 8 хүн сонгосон. Багхгүй. Энэ хийсвэр нэрийн дансны арга хамгийн буруу. Яагаад гэвэл 1960 оноос хойш төрсөн иргэд тэтгэврт гарахдаа нэрийн дансны аргаа сонгосон 208 мянгаас 8 хүн сонгосон. Аргаа ороод 15 онд байна уу? Нөгөө 1979 оноос хойш төрсөн иргэд тэтгэврт гарвал нэрийн дансыг сонгосон байхгүй юу? Тэгээд сонгоно гэхээр 78 онд төрсөн иргэд тэтгэврт гарахад байна штэ. 40% нь өндөр тогтоогдсон тэтгэвэр. 79 оноос хойш төрсэн ахмадууд гэж би ярьсан гэд нэг хүмүүс шоолоод байна штэ. 79 оноос хойш төрсэн иргэд хэрвээ тэтгэврт гарвал За